За сайн байцгаана өрхөм сонсогчдоо хэдэн подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр хоёулаа бясалгалын талаар байна. За тэгээд йог. За мэдээж таны хувьд бол Оксфордын их сургуулийн бясалгалын одоо хүлээн зөвшөөрөгдсөн аль биесний одоо сургагдсан багш гэдгээр нь бол мэдэх хүмүүс нь мэдэх бах. Тийм учраас одоо сургагдсан багшийг үрж авчираад бясалгалын одоо үр нөлөөний талаар голчлон яриа гэж бодож байна. За мэдээж йогийн багш. Тэгэхээр йогийн ач тусыг бас давхар ярина гэсэн үг. Бид бүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа үзэгчдээ бас та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За хамгийн эхнийхээ яриаг за бясалгал гэдэг зүйлтэй анх та яаж ер нь холбогдвоо те? Мэдээж хувийнх нь түүхээр өгүүлэх байдлаар яриагаа эхлэе гэж бодож байна. За ерөнхийдөө йог бясалгал хоёр зоосны хоёр тал гэдэг. Тэгээд би өөрөө бол Америкт сурж байхдаа йог хийж үзсэн. За ер нь бол тухайн үедээ би за йог ер нь надад тохирохгүй гэж их боддог байсан. Тэгээд тэр үед нөгөө нэг манай байранд үнгүй йог заадаг байсан. Тэгээ яахт нөгөө үнгүй юмд нугсгүй гэдэг шиг ороод үтсэн чинь бүр маш сайхан тайтгарлыг аваад тухайн үед би яг төрөөд удааг байсан. Тэгээ манай гэрийнхэн йогт ороод ирэхээр бүр ингээд маш сайхан инээмсэглээд сайхан аштай болоод орж ирж байна. Йогтой явж байгаа ч гэд. Тэгэд миний биед ч гэсэн гарч байгаа өөрчлөлт маш их тааламжтай байсан болохоор йогороо тэр цаг үеэс хойш буюу одоо 11 жилийн өмнөөс хойш тэгээд йогоор тасралтгүй хичээлсэн. Тэгээ йогоор ингээд хичээлээд байхад бол бясалгал бас яг өгүүлэгддэг юм байлээ. Тэгээд яг бясалгалын айгүй олон төрлөөр хичээлж байгаад сүүлд Нямсан багшийн санамсрын бясалгалд сууж үзээд тэгээд яг энэ чиглэлд бол одоо эргэлт буцалтгүй сонирхож орсон л та. Тий. Тэгээ одоо айл алын хослуудад явж байгаа юм. Одоо айл алын хослуулаад тэгээд өөрөө ороод орхоос гадна бүр багшийн юунд сургалтанд айл алинд нь суугаад тэгээ йог бясалгалаа заагаад явж байгаа. Би бас одоо нэм самбуу гавжин хамгийн анхны одоо энэ санамсрын бясалгал Оксфордын санамсрын бясалгал гэдэг хичээлд бас суужсэн. Бараг 2 жилийн өмнө Монголд анх өөрөө сургуулаа төгсөж ирээд эхлүүлчихсэн санагдаад байна тий. Ковид үед бараг 4 жил ч өмнө онлайнаар эхэлж ордог байсан шүү дээ. Одоо бол ганцаарчлсан байдлаар ороод явж байгаа гэж бодож байна. Тэгээ одоо чинь йог за бясалгал дээр нь илүү төвлөрөөд асуучих гэж бодож байна. За бясалгалын ингээд нэг буруу ойлголтууд идэв шүү дээ. Төгөөмөл нийтлэг одоо йог гэхээр дан ганц одоо сонголтын дасгал гэдэг юм уу те. Бясалгал гэхээр л амьсгал дээр төвлөрөх гэх хүмүүс ойлгодог. Тэгэхээр нийтээрээ зүгээр монголчуудын буруу ойлгодог энэ хоёр сэдв дээр төгөөмөл буруу ойлголтуудыг та нар хэлээч. Одоо орчин үед бясалгал гэхээр завлаад нүдэн анаад суудаг ойлголт юу н байхгүй болчих. За ялангуяа энэ Oxford Mindfulness Meditation буюу одоо энэ Oxford-ийн сургуулийн боловсруулж гаргасан энэ бясалгал бол бид нарыг бол одоо сууж явахдаа, хөвтж явахдаа, явж явахдаа, ярьж явахдаа тий бясалгал хийх боломжтой шүү гэсэн ийм аргачлалыг заадгаараа маш их онцлогтой. Надад бас энэ илүү их таалагдсан. Одоо бид нар чинь зав зай хэрэглээ тий тэр болгон ингээд нүдэн анаад бясалгаад суух одоо хүмүүсийн сонирхол хэр байна те энэ өмөрсөн ертөнц дотор чинь бид нэр аль болох одоо олон ажил амжуулахыг хичээж штэ. Тэгэхээр энэ онцлогоороо Оксфордын их сургуулийн одоо энэ бясалгал бас таалагдсан. За тэгээд бясалгалын яг эхний онцлог гэвэл одоо саяны хэлсэнчлэн зөвхөн завлаад суудаг зүйл биш болжээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт бясалгал бол яг сэтгэлийн одоо эрүүл мэнд те тайвшрал одоо бие сэтгэл хоёр нэг гэж үзэж байгаа. Тэгэхээр би түрүүн хэлсэнчлэн йог бясалгал хоёр зоосны хоёр тал гэдэг шиг хүн махан бие болон сэтгэлийн эрхтэнтэй те энэ хоёроос бүрдэж байгаа. Тэгэхээр бясалгал бол одоо зөвхөн одоо лам нарын хийдэг ч гэдэг юм уу те зөвхөн гэгэрх гэж хийдэг зүйл нэгэнт биш болсон байна. Тэгэхээр энэ буруу ойлголт одоо яаж зөв болоосоо зүгээр ойлгоосоо гэж бодож байгаа вэ гэхээр бясалгал бол өдөр болгон хийх одоо өдөр болгон бид нар махан бие арчилж тордож одоо шүдэ авгааж усанд орж ийн эсвэл одоо жимд хичээлж ийн гэдэг юм уу те яг үүнтэй адилхан бясалгалыг өдөр тутамдаа хийж сэтгэлээ цэвэрлэж тайтгаруулж те тайван амгалан болж илүү эрүүлжих шаардлагатай болжээ. Товчхондоо бол одоо ингэж хэлэхээр.
Яг одоо бясалгалыг илүүдэлгүй йогыг бол дараагийн хэсэгт нь ярих гэж бодож байна. Бясалгал дээр лавшруулаад асуухаар ер нь энергитэй холбоотой яаж холбогдох вэ те? Одоо ингээд би бас ингээд хүнээс энергийг бас өөрийгөө амар сайн мэдрээд байгаа юм шиг санагддаг байхгүй. Одоо тантай ингээд ярилцаа суухад маш тийм одоо манай студиуд орж ирсэн цагаас хойш юм одоо ингээд таны нүд рүү хараад ярихад маш гоё тийм намуухан энерги гэх юм уу тийм зүйл танаас ингээд гоё мэдрэгдэж байна л та тий. Тэгэхээр энэ өөрөө бясалгал хийх, йог хийх, өдөр тутамдаа ингэж оюун санаагаа хүчрхжүүлэх, за сэтгэлээ тэгж тогтоон барихтай холбоотой байдлаар энергит яаж нөлөөлдөг юм гэж асуув. Шинжлэх ухаанч талаас. За түрүүн хэлсэнчлэн бясалгал хийснээрээ хүн илүү их тайван болдог. Хамгийн одоо энгийнээр тайлбарлал одоо Оксфордын их сургуулийн боловсруулсан санамсрын бясалгал бол бид нарыг яг нэг өмөрсөн ертөнцөөс нэг ёо гэмээр нэг ингэ төрхөн зур ингээд нэг амьсгал аваад те бүх зүйлээс өөрийгөө хураагаад анхаарлаа биендээ яг одоо цагтаа тогтоогоод ингээд анхаарлыг биен дээр энэ одоо цагт энэ ингэж ирсэн цагт би бол хувьдаа бол энерги хураагдчих гэж бодож байгаа. Ийшээ цацарсан одоо өнгөрсөнд санаа зовсон ирээдүйд одоо өнгөрсөнд бухимдсан ирээдүйд санаа зовсон ч гэдэм үү тэгэл энийг яах вэ тэрийг яах вэ инглээ тэглээ одоо хоолунд юу гэдэг тэр болгоныгоо хураагаад биен дээрээ авчираад одоо цагтаа ингээд анхаарал бол энерги гэж үзэж байгаа. Тэгэхээр энийгээ сайхан хураагаад тогтоогоод яг энийг юунд зарцуулах шаардлагатай шийдвэр гаргах юм уу те ингээд ирсэн цагт хүн илүү их энергитэй хийж байгаа зүйлдээ илүү их төвлөрөлттэй шийдвэр гаргах зөв шийдвэр гаргах илүү боломжтой. Тэгээ ингээ хураагдсан цагт хүн бие дээрээ яг юу болоод байна те хаан чангараад байна өвдөд байна бие илүү их мэдрэх ийм боломж бүрдснээрээ хүний нөгөө эрэг энерги илүү бас сайжрах боломжтой болж байгаа. Нөгөө тэгүүр санамсрын бясалгал биднэрт юу өгдөг вэ гэхээр энэ одоо стресстэй бухимдалтай энэ үед илүү сайн сайхан руу тэмүүлэх, сайн сайхныг олж харах ийм дасгал техникүүд идэг. Тухайлбал талархлын 5 хуруу. Гэтэ ер нь бол 10 fingers appreciation буюу талархлын 10 хурууны бясалгал гэж байдаг. За энэ биднэрт ингээд өглөө болгон, өдөр болгон энэ талархлыг хийснээрээ бид нар амьдралаас илүү эерэг зүйлд анхаарлыг хандуулах, өөртөө татах, тэр болгоныг өөртөө шингээх, дахин тэр сайхан зүйлийг бодоод ах тусам бид нар дахиад л тэр сайхан зүйл рүү эргэж очиждаг. Тэр зүйлийг мэдрэх тусам тэр ажиглалын карма ялгарч идэг те. Дахиад мэдэрнэ. Дахиад би маргааш өглөөнд би тэр сайхан зүйлийг бодоод тэр бясалгалыг хийхэд тэр эерэг энерги ажиглалын карма мэдэрсэн тэр үйл явдал руугаа буцаад очиж идэг. Тэгээ 10 удаа бодвол бараг 10 удаа үржүүлэх нь шүү дээ тий. Өөртөө шингээх нь. Энэ маягаар эерэг энергийг өөртөө бий болгож идэг. Энэ арга техникийг санамсрын бясалгал биднэрт өгдөг. Түрүүндээ ярианд хэлсэн анхаарал бол энерги гэдэг энэ их гоё үг юм л та. Тэгэхээр бид нар өглөө унтаа босохоор тухайн өдөр нэг тодорхой хэмжээнд одоо гар утсаар бол ингээ өөрийгөө цэнэглээд өглөө 100% цэнэгтэй ингээ сэрж ийн гэж ойлгож болох уу тий. Тэгээд өдөржин ингээд маш олон ажлууд хийгээд анхаарал одоо бид нар бол анхаарал сатаарах маш олон зүйлүүд ш нэг юмд ингээд гар утас руу орохтол тэр хэдэн мянган тэнд мэдээллүүд хэдэн мянган анхаарал сарних зүйлүүд. Тэгэхээр тэр болгонд бид нар энерги алдчихээн. Эсвэргээрээ энэ бясалгалын тусламжтайгаар тэр алдаад байгаа энерги өдрийн туршид чсэндээ бид нар нөхөд яваад ах боломжтой гэдэг талаас нь ойлгож болох уу? Яг тийм. Анхаарлыг бид нар одоо ийм асуулт хийдэг. Одоо Оксфордын багш нар бид нар нөгөө жилийн багшийн курс сууж байхад ингэдэг. За та нар анхаарлыг одоо аваачсан газар болгондоо та нар өөрсдөө мөнгө төлдөг бол хаана одоо анхаарлыг одоо өгөхгүй анхаарлаа хандуулахгүй гэж асуулт асууж байгаа. Тэгээд нэрээ бодсон чинь одоо тэр мөнгө төлөхөөргүй зүйлүүд ялангуяа одоо энэ сошиал байна тий одоо фейсбુક юу гэдэг тэр болгонд би одоо мөнгөө төлж анхаарлаа хандуулдаг бол би тэрэнд анхаарлаа ер нь хандуулахгүй шүү дээ өөртөө хэрэгтэй тэр сайхан зүйлд хандуулахыг хичээнэ. Тэгэхээр энэ бясалгал дээр болохоор анхаарлыг маш голчлон авч үздэг. Өнөөдөр бид нар хаана анхаарлаа хандуулж байна тэнд бидний experience буюу одоо өдөр тутмын ажил өрнөж байна. Хаана анхаарал хандуулж байна тэнд ажлын бүтээмж явж байна.
аж аргалтай зүйлд анхаарлаа хандуулж ивэл тэр аж аргал ундарч байна. Тэ? Муу мухаас сөрөг бүхэнд анхаарлаа хандуулж ивэл тэр болгон чинь буцаж ирж байна гэдэг юм. Тэгэхээр анхаарал бол энерги гэж үзэхээс өөр аргагүй. Өнөөдөр бид нар одоо жишээ нь одоо сонирхож судалж байгаа зүйл дээрээ бид нэр илүү их уншиж, бичиж, одоо подкаст сонсдог ч юм уу те, илүү гүн рүү ордог тийм ээ. Яг тэрнтэй адилхан бид нар анхаарлыг биен дээр авчирч агаад өөрийгөө сонирхно, судлана. Юу болж ийн биеэр? Биеийн цаг агаар ямар байна гэдэл бясалгалын туршид ингэж асуудаг. Бид нар өнөөдөр хүмүүсээс сайн уу юу вэ гэж асуудаг. Өөрсдөөсөө бид нар хэрэг асуудаг үлээ. Өөрийгөө бид нар хэрэг анзаардаг үлээ. Тэгчээд бид нар та нарын төлөө ажиллаж гин, та нарын төлөө ингэж гин гэл бусдад нялцаагаал явдаг. Тэгэхээр өөртөө анхаарал хандуулна, өөрийгөө анзаарна. Тэгжээж бид нар өөрсдөө илүү их энергитэй болно. Өөрсдөө илүү эерэг болж иж орчин тойрондоо хайртай хүмүүстэй тэр энерги түгэх боломжтой. Энийг бас юугаар хичээл дээр заадаг вэ гэхээр нөгөө онгоцны хүчил төрөгчийн аппарат бууж ирдэг тийм ээ. Тэгэхэд бид нэр өөрсдөө их л зүүжээж дараа нь хайртай хүмүүстэй хүүхдтэй асран хамгаалж явж байгаа хүмүүстэй зүүдэг. Тэгэхээр бид нэр өөрсдөө эрүүл байж ээж бид нэр өөрийгөө анхаарч ээж өөрийгөө хайрлаж ээж тэр энергийг тэр эерэг зүйлийг бусдад түгэх боломжтой гэсэн. Энэ утгаараа анхаарал бол энерги юмаа гэдгийг бол маш олон бясалгалын техникээр биднэрт ойлгуулж өгдөг. Одоо энэ санамсрын бясалгал Оксфордын их сургуулийн санамсрын бясалгал гэж яриад байгаа. Тэгээд энэ дээр мэдээж бас тодорхой хэмжээний Оксфорд тэгээд том сургуулийг оруулаад ирчихэж байгаа учраас шинжлэх ухааны талаас нь би нэг ганц хоёр асуултуудыг асууя гэж бодож байна л та. Дан ганц одоо бясалгал гэдгийг чинь илүү нөгөө шашин шүтлэгтэй хүмүүс ингээд холбож ойлгоод байдаг шүү дээ бид нар эрт дээр үеэсээ. Тэгэхээр тархин та түрүү нээлж чинь за анхаарал төвлөрөх юм процесс явж байгаа гэдэг чинь тодорхой хэмжээнд бас аж аргалын гормон уу допамин ч гэдэг юм хүний тархинд ингээд ялгараад байна. Тэгэхээр бясалгал хийж байх тухайн акшнд 1 удаа хийлээ, 10 удаа хийлээ, 100 удаа хийлээ. Тархин дэр нь ямар хэмжээний өөрчлөлтүүд орж ийн, тэнд ямар химийн урвалууд явагдаад, ямар гормонууд ялгардаг учраас хүний бие дээр тийм сайхан таламжтай мэдрэмжийг аваад байна. За маш сайхан асуултаа. Энийг бүр эхнээс нь өглөөр гарна. Бүр одоо Оксфордын их сургуулийн санамсрын бясалгал яагаад ингээд тэр том сургуультай одоо нөгөө судалгаа шинжилгээний ноён оргил энэ бясалгалыг ингээд яагаад гаргаад ирсэн бэ гэдэг талаас нь эхэлж ярих нь одоо таны энэ асуулттай холбогдох байх гэж бодож байна. За нөхдүүд яасан бэ гэсэн чи одоо энэ сүүлийн үед яг энэ хив маягаар ингээд яваад байвал 2030 он гэхэд 2 хүн тутмын нэг нь стресс депресси одоо юм гүн одоо юутай стресс депрессэнд орох нэ. Энийг ерөөсөө ингээд одооноос ингэж юу авахгүй болвол арга хэмжээ авахгүй болохгүй нэ гэж үзээд судлаад эхэлсэн чинь ламнар стресс депрессэнд орох нь ер нь их бага байна гинэ. Маш их тайван байна. Тэгээд яг судлаад ингээд яг юутай нь холбоотой ингээд үзсэн чинь бясалгалтай нь холбоотойсэн. Тэгэнгүүт нөхдүүд яасан бэ гэхээр тэр бясалгалын шашинтай холбоотой элементүүдийн бүгдийг авцсан. Одоо нөгөө хойд нас ч гэдэг юм уу те, өвлийн үрч гэдэг юм уу те. Тэгэж аваад яг тэр техникээ орчин үеийн шинжлэх ухаантай хослуулад хийсэн. Энэ бясалгалын нэр нь бол Mindfulness Based Cognitive Therapy буюу одоо танин мэдхүйд суурилсан санамсрын бясалгал гэж авдаг. За энийг ингээд яагаад нийлүүлсэн бэ гэхээр бясалгал хийснээрээ ер нь хүний тархинд одоо маш их амрал болж байна. Одоо яагаад амраад байна гэхээр бид нэр яг одоо цагтаа яг энэ мөчийг харж, сонсож, мэдэрч, ингэж анзаарснараа тэр олон өмөрсөн олон ийшээ тийшээ ингээд савлсан анхаарлууд нь хураагдаад яг одоо цагтаа бид нэр за чи тэр яг ингээд ширээний ард сууж байна, ярьж байна, тий? Яг одоо чи хөлөө яаж мэдэрч байна, суудлаа яаж мэдэрч байна. Би чи хаа нэгтээ өвдсөн хэсэг байна уу, даарсан хэсэг байна уу, хөлөрсөн хэсэг байна уу. Яг ингэж мэдэрч байгаа үед хүний тарих маш сайхан амардаг. Нөгөө нэг өмөрс олон бодол чинь хураагдаад байхгүй болчихж байгаа.
Энэ үед нэгдүгürt маш их тайвширна. За энэ тайвшрал дээр суйрлаад одоо Оксфорд их сургуулийн судлаачид, тарих судлаачид юу хийсэн бэ гэхээр одоо манайхаар нөгөө симүт буюу бид нэр одоо шар хадны эмнэлэг гэж нэрлэж заншсан тийм. Английн тэр эмнэлэгт очиод ингээд судалгаа хийсэн чинь яг энэ бясалгалаар ингээд явхаар энэ стресс депрессээс нэгдүгээрт ангижрах боломжтой. Тэр эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс төр судалгаа хийсэн байна. Энэ бясалгалаар хичээллүүлээл ингээд. За тэгээд стресс депрессээс нэгдүгээрт ангижрах боломжтой. Энэ стресс депресстэй хүмүүс ихэнх нь 5 жилийн дотор дахих магадaltaй байдаг. 80-90%. Гэтэл энэ санамсрын бясалгалаа хийсээрэн байгаад дахихгүй байна гэж. Өөрөөр хэлбэл тархийг хамгийн нэг номерт хамгийн сайн амраадаг. За энэ амраах шинж тэмдэг нь юугаар илэрдэг вэ гэхээр одоо энэ бясалгалд явсан хүмүүс хамгийн баг эхний өдрөөсөө эхсүүлээд багшаа нойрондоо сайжирч байна гэдэг хэлдэг. Нэгдүгээрт, хоёрдугаарт маш их гүн нойр deep sleep нэмэгдэж байна. Чанартай нойр авч байна. За нойр бол одоо сүүлийн үед маш их асуудал болсон тийм ээ. За хамгийн наадлын жишээ бол одоо тархинд нөлөөлж байгаа ингэж тайвшруулж байгаа. Хоёрдугаарт энэ бясалгалыг Google компани, Apple компани гэд бидний хамгийн сайн мэддэг компаниудын жишийг дуртахад энэ компаниуд ажилчдаа заавал авах ёстой одоо бясалгал тий гэж компанийн сургалтанд нь оролцсон байгаа. Энэ яасан бэ гэхээр энэ бясалгалыг хийхээр нөгөө нэг өмөрсөн олон бодол байхгүй яг одоо цогтой төвлөрөөд яг ажиллаа хийдэг. Бид нар ингэдэж штэ. Одоо би ч гэсэн тэгдэг байсан. Ер нь гэхдээ одоо ч бараг тийм юу ажиглагддаг. Юм маа унших гээд ингээд номоо барьсан байна. Одоо би энэ суудсан байна. Нүд нь хараад идэг. Гэтэл оюун бодол хаа нэгэн тийшээ явчихдаг. Энийг scattered mind буюу тарсан оюун. Энэ байсан байгаад тэгээд бидний чинь нөгөө нэг номоо барьсан ингээд унших гээд байгаа нөх чинь хаа вэсийн магадгүй 7 дугаар ангид шоолуулж исэн бодол яагаад ч юм ороод ирсэн. Тэгээ буцаж ирэхдээ биднийг ад жаргалгүй болгочдөг. Scattered mind буюу одоо тэр тарсан оюун буцаж ирэхдээ 70-80% биднийг ад жаргалгүй болгодог. Яагаад тэгэхээр дандаа сөрөг бодлоод авчирч байгаа. Тэгэхээр энэ компаниуд мэдээж маш их судалгаа хийж агаад энэ ажилчдаа заавал авах ёстой бясалгалд оролцож байгаа. Тэгээд энэ ажилчид нь энэ бясалгалд суугаад илүү их дадуулаад ирэхээр яаж ийна гэхээр ажлын бүтээмж нэмэгдэж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт ар гэртээ илүү тайван амгалан болчихж байгаа. Энэ мэт шалтгаанаар хоёр дахь шинж нь болохоор ажлын бүтээмж нэмэгдэж байна, анхаарал төвлөрөл нэмэгдэж байна. Энэ бүгд бидний нөгөө тархины хийдэг ажил тийм ээ. За би хүүхдүүдэд ялангуяа заахтаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр ийм нэг шаланхаар цэцэг өсөлж ин гэж үү. Тийм ээ. Тэр нь эндээ нэг цорц, эндээ нэг цорцсон гэ баахан цоорцсон бол энэ ус тэр чихтэй цэцгэн дээр очих уу. Мэдээж очихгүй тийм ээ. Ийшээ нэг ус алдаал, ийшээ нэг хувцас норгоол, баахан хэрэггүй ус ийшээ тийшээ. За тэгэхээр яг энэ бидний оюун тархи шиг. Би эндээ номон дээрээ анхаарлаа хандуулмаар байдаг. Гэтэл ийшээ яваад байна, тийшээ яваад байна. Тэгвэл энийг бүгднийг ороогоод яаж битүүлчүүл энэ ус тэр чихтэй энэ дээр очино буюу би энэ олон бодлыг унтраагаад бүхий л анхаарлыг санамсрын бясалгалын техникээр олон удаа дадуулж иж энийга номоо бүрэн дүүрэн уншина. Энэ тохиолдолд энэ тархины хийж байгаа ажил илүү сайжирч байна. Тэгэхээр хамгийн одоо эхэнд дурдах гол жишээ бол мэдээж эрүүл мэндэд сайжирч байна. Тэ? Хоёрдугаарт ажлын бүтээмж сайжирч байна. Илүү аж аргалтай болж байна. Бясалгал гэхээр та түрүү нэг өнгөцгөн дуртад эхлүүлээд орхисон. Бидэд яг бясалгал гэхээр ингээд нэг юм
бүхлээр нь хараад байна шүү дээ. Тэгтэн дотор нь бол эн чинь одоо нөгөө завилд суудаг зүйлийг бол мартсан. Энээс одоо олон төрлөөр бясалгалыг хийж болно гэхээр хийж болох тэр хэлбэр арга техникээс хамаарат өөр төрлийн бясалгалууд байгаа шүү байна. Тэгэхээр санамсрын бясалгалыг одоо дөнгөж эхлүүлэх гэж байгаа хүн ч гэдэм үү те. Хаанаас яаж эхлэх юм бэ? Бид нар бол одоо чинь ингээд янз бүрийн YouTube дээр бичлэг гаргаад үзэх юм бол яг бол дагаал одоо хийж болдго л та. Одоо амьсгалаа түгжээрээ, амьсгалаа гаргаараа гэл ингээд. Тэр энэ тохиолдолд зүгээр анхудаа турших гэж байгаа хүн яг тэр нэг юм чиглүүлэг гэдэг юм уу, зарчим гэдэг юм уу. За ийм зүйлийг л ер нь бодоод 1 минут 2 минутаар хийчих гэвэл хаанаас эхлэх вэ? Яаж хийх вэ? За таны хэлсэнчлэн маш олон төрлийн бясалгал байдаг. За тэр дотроос мэдээж би энэ өөрийнхөө одоо уншиж судалсан багшилж байгаа санамсрын бясалгалаа ярьж байгаа. Гэхдээ бясалгал бол зайлшгүй хийгээрэй гэж би бол хүмүүсийг уриалмаар байна. Заавал санамсрын бясалгал биш те. Түрүүн хэлсэнчлэн махан бие энд байна, сэтгэл санаа энд байна. Хоёлоо биднийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр заавал бясалгал хийж одоо энэ сэтгэл санаагаа тайвшруулж одоо хэрэгүү болгож замбраатаа болгож те бид нар ингээд нэг хувцсны шүүгээ нэг ингээд хувцснуудаа эвхэд хийчихээрээ нэг сайхан тухтай цэвэрхэн болдсон шүү дээ. Яг л тэрнтэй адилхан бясалгал бол тийм болгож байгаа. За энэ дотроос санамсрын бясалгалын талаар ярихад за хаанаас эхлэх вэ гэхээр одоо би яг энэ үзэж байгаа, сонсож байгаа хүмүүстэй зориулаад санамсрын бясалгалын маш энгийн зүйлийг ингээд хэлэхэд зангуу гэж үүдэг. Зангуу. Одоо энэ санамсрын бясалгалын одоо охь гэж хэлж болно. Техникүүдийнх нь охь. Одоо түрүүн хэлсэнчлэн энэ Оксфордын сургууль 30 жил судалж ийж энийг одоо энэ буддийн шашин одоо бясалгалт тулгуурлаад энийг орчин үеийн техниктэй орчин үеийн шинжлэх ухаантай холбоод энийг гаргацсан тийм ээ. Тэгэхээр нөгөө маш олон бясалгалын техникүүд байдаг. Санамсрын бясалгалын 8-7 хоногийн 6-7 хоногийн хөтөлбөрт суугаад энэ техникүүдийг эзэмшээд mindfulness for life гэдэг. Өөрөөр хэлбэл бид нар насан туршдаа хэрэгжилж болох тэр техникүүдийг сураад авчдаг байхгүй. Тэгэхээр бид нар тэр техникээрээ одоо нэг бясалгалт суугаад тэр техникээ насан туршдаа даатгуулад сэтгэл санаагаа 50 амгалан болоход одоо ойртох тийм боломжтой болох нэ гэсэн үг. За энэ 8-7 хоногийн 6-7 хоногийн хичээл дээр зангуу гэж үздэг сая хэлсэнчлээ. Зангуу бол одоо охь гэж хэлж болно энэ бясалгалын. Гэтэ маш олон охьтой л тоо. Эндээс одоо яг таны хэлсэнчлээ яг юунаас эхлэх вэ гэхээр за мэдээж хоёр утгаар тайлбарлах бах. Юунаас эхлэх вэ гэхээр мэдээж бясалгалын курс суухаас эхлэх бах. Эсвэл одоо яг энд подкастыг үзээд нэг ингээд зүгээр нэг ингээд амсаатах да тий. Санамсрын бясалгалыг нэг амсаатах да гэж байгаа хүмүүст бол ингээд нүдэн ханд сайхан сууж агаад анхаарлыг яг ингээд биен дээр авчирч нэг үзээрэй. За одоо яг сандал дээр сууж байгаа бол хөлийн бол газар хэрхэн шүргэж чинь тий. За тэгээд одоо тэр хуруунууд ч гэдэм үү үлми, өсгий, хөлийн ном ч гэдэм үү гуталтай, хувцастай одоо хэрхэн шүргэлцэж байгаа тэрийг нэг анзаараад эсвэл одоо суудлын асааныг анзаараад тэгээд тэр зангуу гэж яг юу вэ гэхээр бид нэр усан онгоцны зангуу ямар үүрэгтэй лээ? Усан онгоцыг одоо явуулахгүй байх. Явуулахгүй байх, хөндрүүлэх тийм ээ. Яг тэрнтэй адилхан бидний бие дээр хамгийн сайн мэдрэгдэж байгаа яг тэр хэсэг олно. Энийгээ зангуу гэж нэрлэж байна. Яг тухайн моментод, тухайн мөчөд, хоромд за зангуугаа мэдрээд авлаа. Зангуугаа мэдэрч байна. За танд мэдрэгдэж байна уу? Аль хэсэг нь зангуу юм шиг. Би сая дагаж хийсэнгүй ш таны яриг сонсоод байгаа. За чи үзэгчтэй нэг адилхан бас уулна хийх ёстой байж. За ерөнхийдөө олоод харчих юм байна тий. Одоо харна гэхээсээ мэдэрнэ. За тэгээд энэ дотор чинь ингээд нэг төсөөлөхгүй гэсэн нэг техник яваад байгаа. За миний хуруунууд тиймдээ, хөлийн хуруунууд тиймдээ гэд нэг ингээд хуруунуудаа өөрсдөө мэддэг, хардаг хүний хувьд нэг төсөөлчих гээд идэг. Төсөөлөхгүй. Тий. Төсөөлөхгүй. За яг л мэдэрнэ, яг л тэр үед мэдэрнэ. За тэгээд тэр зангууга бид нэр явахдаа
ярихдаа, алхахдаа мэдрэнэ. Мэдрэл. За энэ техник маш олон номон дээр гарсан байна. За яг миний хамгийн сүүлд уншсан номон дээр болохоор харизм гэдэг ном дээр гарч ирж байна. Харизма нэмэгдүүлэхийн тулд та хөлийнхаа хурууг мэдэрч яагаад хөлийн яг тэр хэсэг дээр юу мэдэрч ин тэрийг мэдэрч яагаад хүнтэй юм ярил таны харизм одоо нэмэгдэн дээшлэн гэж ярьж байна. Яг тэр mindfulness-ийн техник байхгүй юу? Маш олон номон дээр би одоо бас сүлд ямар номон дээр лээ сонсож байхад аудио номон дээр гарч байна. Энэ хамгийн энгийн техник мөртлөөсөө хүнийг маш их өөртөө итгэлтэй болгодог. Нэг юм тулах цэгтэй болцсон юм шиг болчдөг. За нэг усан сэлэхэд нэг анхлан сэлэгчдийг нэгдүгээрийг нэгээр нэг сэлүүлдэг дээ. Нэг ингээд барих барьцтай те. За энд нэг ингээд живх гэдэг нэг барих барьц байгаа да те. Яг тэрнтэй адилхан. Яг биеийнхаа нэг хэсгийг одоо бол миний хувьд бол одоо суудлын 2 ясан дээр миний зангуу байна. За нэг тулах цэг байгаа да. Тулгуур байгаа да гэд ингээд нэг юм найдвартай тий бат бөх юм хамгаалттай юм шиг. Ийм мэдрэмж зангуу биднэрт өгдөг. Нэгдүгürt, хоёрдугаарт зангуугаа мэдрээд ахаар маш сайн сонсогч болдог. Бид нар ингээд хүн сонсож байхдаа за тэгдэг дээ үгүй дээ тийм үү тэр нь яатсан үгүй гэл одоо ингэж бодохоос гадна бас дараагийнхаа асуултыг бодож идэг ч юм уу. Ингэхгүйгээр яг л зангуугаа мэдрээд тухайн хүнийг сонсоод ингээд байж хахад нөгөө good listener буюу маш сайн сонсогч болж чаддаг. Нөгөө ярьсан хүн ярьсан шиг ярьж байгаа тийм нэг сонсогдсон мэдрэмж авдаг. Энэ нөгөө хүмүүсийн хоорондын харилцааг маш их сайжруулж өгдөг. Тэгэхээр таны нөгөө асуусан асуултанд буцаад очиход хамгийн ойрын одоо юунаас эхлэх вэ гэхээр зангуугаа мэдрхээс эхэлж болно. Би одоо бас нэг түрүүн хэлсэн янз бүрийн юм бясалгалтай бол огт явж үзээгүй юм биш одоо туршаал үзээлсэн оролдоолсон бүр курс хичээлд суусан. Тэгэхээр нэг юм асуудал гараад идэв юм. За надтай адилхан одоо өөр тулах энэ асуудалтай нүүрт болсон хүмүүс зөндөөл байгаа. Та сая хэлж जैन төсөөлж болохгүй. Яалч төсөөлөд идэг. Тэгээ заримдаа ингээ бясалгал хийгээд дуусахаар одоо багш нар маань асуудаг те. За чи сая ингээ би энэ дээр юу мэдрав те. Ингээд зарим нь ингээ гэрэл харж гин үү гэдэг те. Хөх гэрэл, цагаан гэрэл харсан уу? Биеийн тэр аль хэсэг дээр ийм ямар мэдрэмжийг илүү авах гэж асуудаг. Яг үнэндээ юу ч мэдрэгддэг те ингээ хийгээд босцсны дараа. Тэгээд би яагаад ерөөсөө ингээ мэдрэхгүй байгаа юм болоо. Надад яагаад асуудал байна гэдэг хэрэг хүмүүс тэр багш нар маач гэдэг юм уу? Чиний одоо мэдрэмж чинь жоох ингээд буураад байна тий. Мэдрэмжээ одоо дадуулах, дадуулах гэдэг үг ашиглаад байна тий. Тэгэхээр энэ дадуулах зүйлийг хийхгүй байгаа дахаар хүн ингээд дараагийнх нь юу вэ гэдэг ингээд амьдралын циклж явсараа байгаадыг одоо цаг дээр төвлөрч тухайн хийж байгаа зүйлөө юу ч хийжсэн тухайн зүйлийг мэдрэх нь баг байдаг гэх ингээд хэлдэг. Тэг яаж энийг дадуулах вэ? Би одоо зөндөөл оролдож утсан. Яалч ингээд бясалгаал сууж яхад л хайв өөрийн бодлууд гинт тэнж орж ирэл ингээл. За энэ бясалгалын хичээлийг дуусгаад би чи хайчих үлээ. Маргааш тийм юм. За өнөөдөр чинь ажил дээр тэрнтэй нэг тэгээд муудалцсан та. Ингээл бодол орж ирэл тэгэл сарниулаад ингээд дуусч. Тэгээ нөгөө бодлоо буцаагаал авчраа. За чи би буруу юм бодож ш одоо буцаж ороорой гэх. Ингэх нь бүр эсрэгээр намайг стресстэй байдаг. Би ч үгэн тэр анхаарал төвлөрөх таны хэлж байгаа шиг ад жаргалын гормон ялгаруулах гэдэг хичээл суугаад байдаг. Эсрэгээр бодол тэнээд ахаар ингээд ийч яагаад байгаа юм бэ гэд стресстэй байдаг. Энэ тохиолдолд ер нь яаж дадуулдаг юм бэ? Танд одоо эхэлж байхад иймэрхүү бэрхшээлүүд ер нь байсан уу? Хүн болгоны хувьд өөр байгаад тах шиг байна. Надад ийм асуудал байгаад байна. За энд хариулахын өмнө яг санамсрын бясалгал гэж яг юу юм бэ? Гэдэг дээр товчхон хариулт өгөхийг хичээе. За түрүүн хэлсэнчлэн яг одоо цагтаа тий яг энэ мөчийг мэдрэх гэд одоо ерөнхийдөө ингэж хариулж байгаа боловч энэ дотор юу орох вэ гэхээр non judgment буюу шүүмжлэхгүйгээр тэгээд нөхөрсгөөр яг одоо цагаа мэдрэнэ гэсэн ийм маш товчоор хариулвал ингэж орж ирж байгаа. За тэгэхээр нөгөө шүүмжлэхгүйгээр гэдэг аргачлан дутаад байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл одоо ингээд бодол орж ирээд нь шүү дээ. Бодол орж ирээд тэрэндээ стресстэй чинь гэдэг. Энэ бол угаасаа танд ч надад ч одоо биднэрт бүгдэнд нь тохиолдож байгаа асуудал. Яг сайхан ингээл суухаар өстө өчигдрийн асуудал, маргаашийн төлөвлөгөөч гэдэг юм ингээл орж ирнэ. Буцаагаал авчирна. Тэгэл ингээл дахиад явна. Тэр байтхан ингэдэг. Нэг удаа хэдэн зуун удаа, хэдэн сая удаа буцааж авчирна. Энэ бол санамсрын бэлтгэл. Хүмүүс ингэдэг багшаа би одоо ингээл хичээл ингээл эхлэхэд асуудаг ямар зорилгоор орж ирсэн бэ гэдээ асуудаг. Тэгэхээр бодлоо удирдах, бодлого болох гэдэг. Угаасаа тех боломжгүй. Одоо бид нар бодолтой энэ санамсрын бэлтгэлийн хичээл дээр юу гэж бодлыг ингэж дүрсэлдэг вэ гэхээр чимээтэй адилтгаж үздэг. Бид нар чимээг хянаж чадах уу? Чадахгүй тийм ээ. Чадахгүй. Одоо ингээл яг сайхан төвлөрөөл суучаад маш хүнд даацын машин явж гин эсвэл тэнд хүүхэд уйлж гин гэдэг юм. За бүр чихвч мөвч явал өөр байх тийм ээ. Яг тэрнтэй адилхан бодол орж ирэх болно. Орж ирэх болно. Бид нэр бодолтой харилцаагаа өөрчилж байгаа байхгүй. Бодлыг бид нар ингээд хаа мэт. Нөгөө бодол аливаа нашир хоёлаа ийшээ ингээд бодог явъя гэдэг шиг. Тэгэнгүүт бид нар дагаал авчдаг. Тэгэхгүй за ийм бодол байна уу? Бодлоо ажиглалаа, буцаагаад авчирлаа. Яг л тэр суудлын ясан дээр авчирна. Буцаад явлаа. Дахиад авчирна. Энийг санамсрын бэлтгэл гэдэг. Тэгээд хүмүүс багшаа би өстө нэг чадахгүй юм байна. Маш их бодол орж ирж байна. Би ерөөсөө бэлтгэл хийх хүн биш юм байна гэдэг. Одоо бид нар Франц хэл заана гэж дуудчаад ярьж чаддгүй юм уу гэж шаалаад ижлахгүй тий. Яг тэрнтэй адилхан. Бодол чи яваад байна уу? Явахгүй одоо яваад иж болохгүй гэж болохгүй. Би энийг одоо юутэй надад бодогдоод идэг вэ гэхээр ийм савлуур маш хүчтэй савлж байна тийм ээ. Тэгэхээр бид нар шууд нэг барилдаар зогсооч чадахгүй. Нэг барилаа суларлаа, эрчин суларлаа, дахиад барилаа, дахиад суларлаа. Яг тэрнтэй адилхан бодол явлаа. Ийм юм бодож ин даа гэд анзаараад буцаагаад авчирна. Нөгөө бодлыг чинь явах хугацаа арай багасна. Дахиад. Гэхдээ бид нар ингээд бясалгал хийгээд суухаараа ингэдэг. Энэ үр дүнд хүрч байгаа мөхгүй бүүмэд бодоол. Бид нар за нэг үр хөрсөн цуулгалаа. Нөгөөх ургаж байгаа мó гэл хөрсийн ингээл нөгөө сэндичэл ингээл шалгаад идэх үсттэй. Ургаж байгаа гэдэгт нь итгэж найдаад услаад байна, наранд тавих бол тавиад тордоод байна те хит хүүтэн биш, хит халуун биш орчинд байлгаад идэг те. Багш нар биднэрт юу гэж зааж өгдөг вэ гэхээр Оксфордын багш нар яг л энэтэй адилхан. Бид нар нэг хөрс суулгацсан байгаа. Бясалгал хийх болгонд сайжирч байгаа. Тэрийг бид нар нөгөө гартаа барьж нүдэнд харагдахгүй болохоор мэдэхгүй угаасаа. Гэхдээ яг л тэр хөрс ургаж байгаа гэж бодож байгаатай адилхан бид нар сайжирч ийн гэдэг итгэл төгсөх хэрэгтэй. Өнөөдөр хийлээ маргааш 7 хоногийн дараа сарын дараа хамаагүй сайжирсан байх болно. Сайжирсан байх болно. Тийм болохоор яг л бид нар шүдэ угааж байгаатай адилхан бясалгал хийх үү хийхгүй юу гэж бодлохгүйгээр шууд хийх хэрэгтэй. Би яг одоо яаж хэмжих вүлээ ер нь үр дүнгээ гэсэн та яг хариулчлаа. Таны нойр одоо ер нь хэр байна зүгээр сонирхоод асуухад одоо орой хэдэн цагт унтаад өглөөр нь хэдэн цагт сэрж гин гүн нойр нь хэдэн одоо хэмжиж байгаа бол хүмүүс сонирхуулаад хуваалцвал. За намайг мэддэг хүмүүс ер нь хамт ажиллаж исэн хүмүүс мэднэ. Би өөртөө нойрны маш асуудалтай байсан. Өглөө сайн уу гэж өгөхгүй унтсан уу гэж манай өрөөнийхөө асуудаг байсан. За тэгээд одоо бол бүр ямар ч асуудалгүй болсон. Тэр дотроо би бүр гүн нойр гэдгийг бүр өстө нэрээ үнэхээр яг өөрийн бие дээрээ мэдэрсэн. Тэгээ өөрөө за 2 жил орчим нойрны асуудалтай бүр ингээд бараг л нөгөө нэг ёстой нөгөө сэмүт рүүгээ очиж канттай юм уух уу яах уу гэдэг дээрээ л очсон байсан. Тэгээд энэ санамсрын бясалгалыг хийгээд хамгийн ихэнд бараг орсон зорилго маань чинээс нойр сайжирдаг гэсэн гээд
Тэгээд ням самбогшийн гавжийн хичээл зуугаад дараа нь шууд онлайнаар Оксфордын сургуулийн 8-7 хоногт нь суугаад тэгээд арга техникүүдээ мэдээд хамгийн ихэнд бүр өстө нэн тэргүүн засарсан зүйлэл нойр. Одоо deep sleep маш өндөр байдаг. Амьдралын чанар бол эрс сайжирсан байна шүү дээ. Яг үнэн. Well-being буюу амьдралын чанар сайжирна гэдэг аахгүй юу? Одоо ингээд маш олон судалгаад урдж болж байна. Тэгэхэд би түрүүн хоёрын л дурдсан тийм ээ. Нойр сайжирна. Энэ хэмжээгээрээ хүний анхаарал төвлөрөл нэмэгдэнэ. Ажлын чанар сайжирна. Хүмүүстэй одоо тэр харилцаа холбоо нэмэгдэнэ гэдэг. Амьдралын чанар сайжирна гэдэг дээр бас нэг сонирхолтой судалгаа байсан нь болохоор санамсрын бясалгалыг хийснээрээ хүн юмыг маш томор хардаг болчдөг гэнэ. Яагаад вэ гэхээр ийм техник байдаг. Одоо нэг асуудлыг одоо төв гэж үзэхгүйгээр нөгөөхөө жоохон холоос харна. Тэ? Одоо ингээд би юу гэж тайлбарлах дуртай вэ гэхээр ингээд нэг маш ийм эргүүлэгтэй шорон шурга явж байна. Бид нар тэр дотор орлоггүйгээр тэр шорон шургаанаас гараад нөгөөхөө ажиглана. Ийм шорон шурга байгаа юм биш үү? Тэгэхгүй бид нар асуудал дотроо орчоод ингээд эргэлтээд байдаг. Тэгэхээр энэ асуудлыг бид нар яаж шийдэх вүлээ? Тэгэнгүүт энэ санамсрын бясалгалын техникүүд эндээсээ гараад биднэрт ажиглаад тэгэнгүүтээ бид нар нөгөө тийш харж болно шүү дээ. Заавал энэ шорон шургатай зурлах ямар хэрэгтэй. Ийм техникүүдийг бид нар одоо десентрийн буюу одоо төвс зүхтах гэсэн ийм аргачлалаар зааж өгдөг. Ингэснээрээ бид нэр олон зүйлийг ингээд зөвхөн энэтэйг оролцолтоод байхгүй олон зүйлийг харж үзэж шийдвэр гаргах боломжтой болно. Болохгүй бол эндээсээ одоо игэлдгээр найрсгаар холбоогоо таслах ч юм уу те. Иймэрхүү биднэрт одоо ийм зөв шийдвэр гаргах боломж өгдөг. За мэдээж одоо энэ ярьж байгаа үр дүнгууд бол мэдээж ий чид биш. Миний түрүүний яриад давтан яриад байгаа дадал суулгах, өдөр тутамдаа хийх тий. Энэ дадлыг бид нар өөрсдөндөө яах ёстой, шүдэ угааж байгаатай адилхан суулгах ёстой. Автоматжуулах хэрэгтэй ш тал давхамсартаа шүд угаахад бид нар за ингэж угаан шүү гэж боддгоо шиг бясалгал гэдэг зүйлийг ер нь тийм л болгоно л гэсэн үг шүү дээ. Байнгын давтаж хийсээр аваад. За тий. Гэхдээ сая таны ярьж байгаа дээр нэг юм үнцэг гарч ирж байна. Шүдэ угаахтай бид нар за доотлынхаа хэсгийг угаалаа. Одоо босоогоор нь угаа ич гэдэг юм уу? Одоо араагаа угаая гэж бодож хийдэг үү? Ер нь бодох нь бага шүү дээ. Ер нь бага тийм ээ. За гэхдээ санамсрын бясалгал бол яг бодож анхаарч ажиглаж ингэж хийхийг биднэрт одоо дадуулдаг. Энийг автомат жолоодлогоос гарах гэж энэ хэсэг дээр үздэг. Бид нар өнөөдөр А цэгээс Б цэг рүү нэг мэтгэл очсон байдаг. Тэ? Нэг мэтгэл хүүшээ энэ өндөр байшин чи хийцээ баригддаг. Энэ болгон юуг харуулад байна гэхээр бид нар бодолдоо толгой дотроо төлөвлөж одоо ажиллаж тэ одоо гомдож уурлаж энэ дотроо л бид нар амьдралыг өнгөрөөгд байна. Санамсрын бясалгал энээсээ жоохон бие анзааръя. Орчин тойрноо анзааръя. Гадаа яасан сайхан бороо орж байна. Яасан хөөрхөн хүүхдүүч хөвөлдөж байна. Дулаарч штэ, хавар ирж штэ. Мод гүлгэлж гин тэ. Өвс сууж штэ. Энэ болгоныг ингэж анзаарч хийх. Ухамсартайгаар анзаарах. Өнөөдөр бороонд алхаж байгаа А цэгээс Б цэг рүү хамаг ажиллаа бодож байгаа амьдралаа толгойдоо авч явж байгаа хүн байна. Орчин тойрноо анзаарахгүй. Тэгэхэд А цэгээс Б цэг рүү тэр шиврээ бороог анзаараад нүүрэн дээр тусалж байгаа тэр мөчийг мэдрээд борооны тусал газар хэрхэн тусж байгааг хараад тэ алхаж байгаа тэр хоёр хүн хэн амьдарч байна. Тийм болохоор тэр сайхан үнрийг үнэрлээд алхаж байгаа тэр хүн. Тэгэхээр санамсрын бясалгал биднэрт яг одоо цагтаа тэр мөчийг мэдрээд илүү дүүрэн амьдрах гэсэн ийм ойлголтыг өгдөг. Нэрэл одоо тэр алхаж байгаа хүн илүү дүүрэн байгаа зү тэ харж чинь, сонсч чинь, мэдэрч чинь, баярлж чинь. Тэгэхээр бид нэр илүү дүүрэн амьдрах энэ боломжийг өгч байгаа. Та өөрөө хөөлч хүн тэ. Тэгэхээр
яг түрүүн сайхан байдалтай холбоотой нэг судалгаатаа дурдчихсэн. Тэгэхээр яг бясалгал йогоор одоо ингээд хичээлээд багш хийгээд 11 жил йогтой холбогдоод тэгээд бясалгал болохоор хэдэн жил гэлээ та сая? 3 жил. 3 жил. Тэгэхээр яг энэ бүгдийг ингээд хослуулаад аваад явсных дараах яг ажил дээр гарч байгаа. Одоо бол та хуулийнхаа ажлыг хийгээ явж байгаа тийм. Үгүй юу? 100% одоо бясалгалынхаа багшлаа явж байгаа. Одоо 100% гэх нь ерөнхийдөө бол одоо манай жүжүү йога гэж байгаа. Тий, жүжүү йог дээрээ санамсар төгөлдөр йог заадیں۔ За тэгээд давхар санамсрын бясалгалаа зааж байгаа. За ерөнхийдөө жоохон хуулийн ажлаас жоохон хөндөрөөд чинь тий. Окей. Ер нь яг тэгээд ажлаа хаяна гэдэг чинь карьер явсан гэж солиход йог болон бясалгал нөлөөсөн байна шүү дээ. Тэгэхээр яг л би асуух гэдэг зүйл нь за ажил дээр дөрөв нь зөвхөн хуулиа нойр ярьсан шүү дээ. Ажил дээр, хувь хүний амьдрал дээр ямар бодит өөрчлөлтүүд энэ бясалгал йогийн тусламжтайгаар гарваа гэд би таны өөрийн амьдрал дээр та гоё жишээ хуваалцаач л гэдэг асуултыг асуух гэдэг. Би нэг өөрийнхөө амьдрал дээр ч хариулж чадна. Хүний амьдралд одоо над дээр ингээд суралцж байгаа үр дүнгээ хуваалцсан хүмүүсийн жишээн дээр ч бас хуваалцах боломжтой байна. За өөрийнх дээр бас ягаад бүр ингээд миний 20 жилийн сурч судалж те одоо хуульч мэрэгжил бол тэгээд ажиллаж исэн миний 20 жилийн хөдөлмөр байгаа байхгүй юу. Тэгээд яг ковидын үеэр нөгөө хүмүүс чинь маш их бухимдалтай байсан шүү дээ. Тэгээд тэр үед онлайнаар ер нь йог заа гэж бодоод тэгээ онлайнаар хамт йог хийх үү гэсэн чинь бас манай найзууд таньдаг хүмүүс гээд нэлээд олон хүмүүс ороод ирсэн. Тэгэл 7 хоногт 3 удаа тэр цаг үеэс хойш ингээд дөнгөж нөгөө нэг 20 цэр болол нэг эхэлж исэн шүү дээ. Тэгэл юун ч тодорхойгүй хүмүүс маш их бухимдалтай те. Энд чинь 0-ын цаас авах юм аахгүй гэл. Тэгээд тэр үед йога зааж эхэлсэн. Тэгээд тухайн үед хуулийнхаа ажлыг хийж исэн л тухайн үед чи өмгүүлэгч нар бас нөгөө шүүх хурал эднэрт явах болохоор чөлөөтэй явдаг гэсэн машинаар. Тэгээд давхар хуулийнхаа офс дээр очиод хийдэг байсан. Тэнгүүтээ шууд нөгөө нэг йог руугаа илүү цаг зарцуулаад йогийнхаа заах цагийг онлайнаар нэмэгдүүлээд за ингээд ковид үеийг өнгөрөөчлөө. Тэгсэн нөгөө хүмүүс маань багшаа та танхимаар нэг хийчихэд. Тэгсэн нөгөө хуулийн фирмтэйсэн байхгүй юу. Тэгээд нөхөртөө за энэ ширээ сандлаа аваарай. Гэт бүх ширээ сандлаа гаргаад шууд йоги студ болгоцсон. Хөө цаац. Тэр тэгэж манай жүжүү йог нэгдсэн. Тэгээд жүжүү йог маань одоо энэ 5 сард 3 дахь жилдээ орж байна. 3 жилийн өмнө ингээд байгуулагдсан. За тэгээд яагаад би ингээд энэ маш том шийдвэр үздэй те бүр ингээд хуулийн 20 жил гэдэг чинь бас хийх хугацаа шүү. Тий, тэгээд одоо манай аав хуульч хийсэн. Би уул нь ингээд нэг үе дамсан хуульч юм байна шүү дээ. Тэгээд энэ одоо маш их одоо turning point шүү дээ. Одоо бүр ийм эргэлтийн бас маш том амьдралын шийдвэр гарваа гэхээр нэгдүгürt би ингээд йог заахаараа би өөрөө ингээд маш их хүмүүсийн тэр сайжирч байгааг хараад тийм ээ. Тэр хугацаанд тэр их стресстэй хугацаанд хүмүүс маань одоо унтаж чадахгүй хүмүүс багшаа өстэй аягүй сайхан унтж гин тэгэл те маш их стресстэй байсан одоо ингээд бүр йога ингээд нөгөө ковидын 20 цэрийн үеэр бүр ингээд маш их хүлээж гин. Тэгээд яг йог хийх үеэр стресс тайлагдж гин гэд нөгөө гарч орж чадахгүй байсан хүмүүс чи йогоор ингээд бүр ингээд сайхан таашаал аваад ингээд нөгөө хүмүүс төр гарч байгаа өөрчлөлт эерэг өөрчлөлтийг хараад тэрнээсээ би цадаж эхэлсэн. Тэгээд онлайн йога, танхимын йог болгоод гэд яг ингээд хүмүүстээр ажиллаад нуруу нь өвддөг байсан хүмүүс чинь одоо нурууны өвчнөөсөө салаад тийм ээ эмгүүгээр унтдаггүй байсан хүмүүс унтаж эхлээд тэгээ ингээд нэг юм талархлын харцаар харж ингээд энэ үр дүнгээ хуваалцна гэдэг чинь надад бол баг нөгөө амьд явсны бас нэг хэрэг бүтлээ гэдэг шиг юм болж байгаа байхгүй. Тэгээд йога ингээд ажиллаулаад эхэлсэн. Яг бясалгалын багш хийгээд ингээд 3 жил болчихж байгаа. Тэгэхэд чинь бас ингээд бясалгалаар дамжуулаад ингээд илүү эрэг багшаа би бүр ингээд ажилчдынхаа өдөөс би ингээд бүр цаасаа ингээд шиддэг байсан шин. Одоо бүр ингээд манай ажлынхан бүр ингээд багшаа та
бясалгалдаа явж байгаа юу гэж асуудаг. Гэх мэтчлэн тийм ээ. За тэгэл тэрнээс гадна ингээд ийм талархлын бясалгал хийгээд одоо гэр бүлийн харилцаа маш их сайжирч байна. За эсвэл ингээд йог хийгээд одоо над дээр нийлээдгүй хүмүүс одоо ирж байгаа. Багшаа би хүүхдтэй болсон. Жирэмс болохгүйсэн. Тэгээд ингээд би биенээсээ сонсоод ингээд ирдэг тийм ээ. Багшаа таны йог зөвхөн миний йог биш л дээ. Ер нь йог нөгөө өндөр хүчний үйл ажиллагаа сайжруулаа тийм. Ийм эерэг үр дүн гарч байгаа болохоор би өөр дээрээ нэгдүгürt мэдэрсэн, хоёрдугаарт өрөөл дээрээс ийм сайхан үр дүн мэдэрч байгаа болохоор йог бясалгалтай хайртай заах дуртай. Хүмүүсээс угаасаа талархлын үгс аваад эхлэхээр хүнд асар их хэмжээний ад жаргалын баг хүнд баярлалаа гэж хэлэхээс илүү таашаал авдаг гэсэн. Тэгээ дофаминын prefrontal cortex гэдэг духны цаана байдаг бид эдийн нөө тархины нэг хэсэг дээр маш их хэмжээний тийм ад жаргалын гормон ялгардаг гэдэг шинжлэх ухааны талаас нь би нэг бас тийм яриа сонсч ирсэн байна. Тэгэхээр магадгүй таны одоо 20 жил хийсэн хуулийн чинь энэ тэр ололт амжилттай тэр ажлыг маань орлоод одоо энэ бясалгал йогийн хичээл нь орлоод явж байгаа болов уу гэж ойлголоо. Тэгэд энэ дунд жүжүү гэдэг энэ йогийн үүсгэн байгуулагч. Энэ одоо яадаг йог одоо тэгээ гадны ийм йогийг оруулаад ирсэн юм уу? Нүгэл та өөрөө ийм жүжүү гэдэг нэр өгсөн юм те. Одоо ингээд ер нь бол энэ тентхийн одоо фитнес том фитнесүүд дэрэгдээ нэг йогийн хичээлийн танхимтай байдаг шүү дээ. Тэгээд одоо таны энэ хичээлүүлж байгаа йог юугаар адилгаатай? Түрүүн бас та нэг хальт орцсон санамсар төгс төгөлдөр йог те. Санамсар төгөлдөр йог. Санамсар төгөлдөр йог те. За. Манай жүжүү йог нэр нь бол ер нь бол манай охины нэр. За нөгөө ковид үеэр ингээд заасан шүү дээ. Тэгээ зүүм дээр ингээд заахаар чинь зүүм дээр нэг юм нэр өгөх хэрэг гартыг. Жүжүү нөгөө йогийнхаа яг ингээд цагийг ингээд тааруулахаар. Тэгэнгүүт би за ямар нэр өгөхэ гэдгсэн чи яг тухайд манай охиныг үжин гэдэг байхгүй юу. Тэгээд дүүгийн охин нэг жоох нөхөр үжин гэж хэлж чадахгүй жүжүү гэдэг байхгүй юу. Тэгэнгүүт тэрийг сонсчоо шууд жүжүү гэдчихсэн байхгүй юу. Тэгээд тэр маань яваад одоо энэ жүжүү йог юм байна нэр болчихж байгаа. Охиныхоо нэрээр нэрлсэн юм тийм. Тэгээд энэ маань яг ямар нэгэн нөгөө нэг чиний асуулт өөрийн чинь асуулт болохоор франчайзинг юу гэж чинь те. Үгүй тэрнтэй бол ямар ч холбоогүй. Онцлог нь юу вэ гэхээр за түрүүн хэлсэнчлэн би санамсар төгөлдөр йог заадаг. За санамсар төгөлдөр йогийн онцлог энэ дотроо юу байгаа вэ гэхээр нөгөө өөрөө санамсрын бясалгалын багш болохоор яг йогтой холбоод яг тухайн мөчөд хүн йог хийж байхдаа яг л өөрийгөө мэдэрч. За гараа өргөж байгаа бол гар дэше өргөдөж байна да. Гар өргөж байгаа үед миний гарыг улам дээшлүүлээд одоо хавир хоорондын булчин сунж байна да. Тэ? Урагшаа баруун хөлөө явуулсан бол за баруун өвдөг шагаан дээр байна да. Хойшоогоо зүүн хөл ингээд жигээд газар тавьсан бол зүүн хөлний ном гадна ирмэг ажиллаж байна да. Яг л тэр матн дээр яг бие мэдрээд амьсгалаа мэдрээд амьсгал авлаа баруун гар буулаа зүүн гар өргөлөө. Өөр бодол баг орж ирэхч завдалгүй. Ингээд хүн хийхээрээ яг тэр нэг цагийн хугацаанд өөрийгөө анзаараад амьсгалаа анзаараад ингээд бясалгал хийхээр маш гүн төвлөрдөг. Энэ онцлогтой йог зат. Одоо йогийн бясалгал йог болон бясалгал хоёрыг ингээ хослуулахаар түрүү нэг таны нэг багш шав хэлсэн гэдгсэн шүү дээ. Ингээ ажилчид руугаа би ингээ цаасаа шиддэг байсан гэдэг. Тэгэхээр уур бухимдал гэдгсэд ялч үүнтэй холбогдож асуухгүй орхигдуулж боломгүй сэдвүүдийн нэг байгаа даа. За нийгэм өнөөдөр асар их стресстэй байна. Монголын нийгэм бид нар зам дээр гараад нэг янз бүрийн хэлэхгүйгээр хэлнэ. Тэгэл нийгмийн сүлжээр орохтол одоо бас стресстэй шүү дээ. Сүлдээ бор орхоос юм хэцүү. Тэгэхээр уур бухимдлыг яаж тайвшруулж чинь тэгээд энэ зүйлийг бас тайвшруулах тэр нөлөөллийн йог бясалгал ингэж нөлөөлж байна гэдгийг тайлбарлахын сацуу уур бухимдал гэдэг чинь юу юм бэ? Та эдийн зүгээс багш нар маань юу гэж үнийг тодорхойлж байна? Энэ юу ямар процесс болоод байгаа учраас хүн ингээ уурлаад бухимдаал хүн лөө муухай гэлээл гартагаа юм шидэд байна. За йог бясалгал дээр ярихад бол
жишээ нь бид нар ингээд бясалгал за хамгийн ихний хичээл дээр ингээд хамгийн ихний бясалгал хий. Ингээд юу мэдрэгдэж байна гэж асуудаг. Тэгэхээр нойр хүрч байна. Булчин суларч байна. Тийм ээ? Тэгээд юу одоо энэ янз янзын бодол орж ирээд исэн намжиж байна. Хамгийн ихний хүнд мэдрэгдэж байгаа зүйл. Энэ нь юуг харуулж байна гэхээр бясалгал хийхээр тайвширдаг. Тайван хуурлах уу? Ер нь л бараг. За яагаад одоо стресс ингээд намжиж байна гэхээр тэр булчингуу сайхан сулраад ирчихэж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид нөгөө нэг яриад исэн энэ нөгөө нэг шуурга биш үү? Энэ шуургыг л ертөнцийн төв гэж бодоод идэг тийм ээ. Тэгэхээр санамсрын бясалгал хийхээр бид энэ чинь ертөнцийн төв биш үү? Эндээсээ жоохон гараад анзааръя. Би энд юу н ямар тохио хариу үйлдэл үзүүлэх гэдэг юм. Автоматар хариулах гэдэг. Одоо бид нар ингээд ёстой л сая таны хэлсэнчлээ одоо ингээд жоохон л ингээд шахан гутал бараг л пеймэгээр дуудаад тий. Маш их ууртай бүр ингээд уур нь ингээд бүр яг ингээд бэлэн ингээд гарахад бэлэн яваачлаа сончдаг юм шиг тий. Тэгэхээр бясалгал хийхээр хүн илүү их тайван болоод илүү их өөртөө хайртай болчихдог. Өөртөө хайртай хүмүүс чинь энд уурлаад тэр зүйл өөрчлөгдөх юм уу? Тийм ээ? За тэгээд ууралснараа би өөрөө хохирч байна. Тэ? Тэр одоо стрессийн гормон ялгарч байна. Энэ нөхцөл байдлыг одоо харилцаа хандлагыг би өөрөө муухай үгүй хийж байна. Ингээд илүү ууж үстгэхэд эхэлдэг. Би ууралж байгаа юм байна гэдгээ анзаараад эхэлдэг. Тэгэнгүүт нөгөө ууран дотроо орохгүй нөгөө нэг энэ ирчилсэн салхин дотроо орохгүй уураа гаднаас нараад эхэлж байгаа. Би уурлаад байгаа юм байна гэдгээ анзаараад эхлэнгүүт хүн шууд тэрнлөөгөө реакшн гаргахаа болчдөг. Энэ маш гоё техник. Энэ санамсрын бясалгалын энэ техникийг хүн дадуулаад ирэхээрээ зөвхөн уур биш. Бас тэр баярлуулаад байгаа хэсгийг бас анзаараад эхэлдэг. Хүн сайхан зүйлд таашаал өгöd байгаа зүйлээ бас анзаарч авахгүй бол тэрэндээ яг уу донтно. Тэ? Хүнд донтож болно. Нөгөө хүнээсээ 100% хамааралтай болж байна. Тэгэхээр хин нэгэн миний ад жаргалын суурь нь болох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр би ад жаргал энэ хүнээс мэдрээд байгаа юм байна. Эсвэл энэ юмнаас тийм ээ магадгүй тоглоом байж болно, компьютер тоглоом байж болно тий. Тэр сайхан юмнаас би энэс хитрхийх бас өөрийгөө гаднаас нь харах нь шүү дээ тий. Би эндээс хитрхийх донтоод байгаа юм байна. Хитрхийх автаад байна. Би энэс ад жаргал мэдрээд байна. Окей, би мэдрээд байгаа юм байна. За. Энэ аргачлалыг бид нар санамсрын бясалгал бий болгодог өгдөг. Тан ганц одоо сөрөг бодолч гэдэг юм уу, сөрөг зүйлс биш бас эмчин хэд сайн зүйлсэндээ хэтрээд ирэхээр тэр чинь бас болохоо байж байгаа шүү дээ тий. Нэгэн дуур бухимдлыг ярьсан учраас ер нь сэтгэл зүйн одоо травмач гэж бид нар ярьдаг мэргэжлийн нэршлэн юм шиг ба. Сэтгэл зүйн шаргатай хүмүүс гэдээ яриад авчи. Ийм хүмүүс зориулсан одоо бясалгалын бас нэг түрүүний зангуутай төстэй ч гэдэг юм уу өдөр тутамдаа хийж байх нэг цаг зарцуулаад хийж явах тийм тусгайлсан бясалгал гэж байгаа юу? Ер нь сэтгэлийн шаргатай хүмүүст бол мэдээж бясалгал, йог ер нь бол таны хэлж байгаагаар бол хослуулаад хийх нь үр дүнтэй гэж штэ. Зоосны хоёр тал гэхээр аль нэг бол дан ганцаа хийсэн гэсэндээ хангалттай хэмжээний өсөж байгаа үр дүнг авах уу? Мэдээж аавна. Би болохоор өөрийнхөө хувь хүн дээр нөгөө дуртай болохоор ингэж хослуулж байгаа. За магадгүй жимд явдаг гэж болно, бассейн зэлдэг гэж болно, бүжгэлдэг гэж болно, боксер хичээлдэг гэж болно. Аль нэг ямар нэгэн байдлаар л хөдлөөрэй л гэж байгаа. Тий. Биеийн махан биеэ хөдөлгөж илүү сунгалттай, хөдөлгөөнтэй тэр одоо сөрөг зүйлийг хөлсөөрөө гаргаж байгаарэ гэж байгаа. Нөгөөтэйгүр бясалгал. Заавал санамсрын бясалгал биш. Бясалгал хийж байгаарэ. Оюун санаагаа эмчилж байгаарэ, эдгийж байгаарэ.
бясалгал одоо жишээ нь ингэдэг. Хоолоо өвдлөө. Тэ? Хоолоо өвтгөхөд хүүхдүүдэд бясалгал заахад асуудаг. Хоолоо өвтгөхөр яадаг вэ гэхээр зайлна, дулаан юм, одоо бүлээн уун, тэ? Дулаан байна гэд ингээд аргачлал мэдээд байгаа. Тэгвэл стресстүүл яах вэ? Хүүхэд байтугай том хүн ч хэлэхгүй. Нөгөө нохоод барьдаг мод гэдэг шиг бид нэр тийм ямар ч юм байхгүй заалгаж байгаагүй. Тэгэхээр энэний аргачлал нь юу вэ гэхээр бясалгал болчиход байгаа. За тэр дотроо таны ярьсан яриа одоо жишээ нь асуусан асуулт одоо травматай, сэтгэлийн шарахтай, тий гомдцсон. Бүр үнэхээр бодогдоод байна. Эсвэл салцсан. Энд хэцүү зүйлтэй нүүр тулах гэж бясалгал байдаг. За энэ бясалгал маань Англид одоо яг тэр Англид одоо Оксфордын санамсрын бясалгал 8-7 хоног гэдэг хөтөлбөр явагдаж байгаа шүү дээ. Энийг сонгож байгаа хүмүүсийн 80% нь тэр хэцүү зүйлтэй нүүр тулах бясалгалын төлөө энэ хичээлийг сонгосон гэж судалгаа өгсөн байна. Яагаад тэгэхээр энэ аргачлал нь болохоор энгийн бид нар чинь заа нэг мартчихсан гэд мартагддгүү. За бодохгүй байя гэхээр ороод ирдэг, тийм ээ. Тэгэл ингээл давтан бодогдоол байдаг. Маш хэцүү зүйл. Биднэрт одоо их бага хэмжээгээр хин хөнгүүл тулгарч идэг, тийм ээ. Үхэл хаагцал байна, гомдол байна. Одоо хаягдах, тий, салах одоо юу гэдэг. Тэгэхээр энэ бясалгалын гол техник нь бол хайр, инрэх, нэгүүлсэх, уучлах. Бид нар бусдыг хайрлаж ээж, эсвэл бусдыг уучлж ээж, эсвэл бусдыг инэрчээж тэрийг даван туулдаг. Хөөрхийдөө над шиг л адилхан, бидэн шиг л адилхан жарах гэж л ирсэн шүү дээ. Ер нь нэг зовчхонсон гэсэн хүн байхгүй бах тий. Тэгэхээр хин ч юусэн ингээл байсан баг. Тэ? Яг энэ зүйлийг бид нар бясалгал хийх явцдаа дотроо ингээл бодно. Нөгөө хүндээ сайн сайхныг хүснэ. Илүү аюулгүй байгаасай. Илүү их хайрлагдаасай. Илүү эрүүл байгаасай гээл нөгөө хүнээ бодож бясалгана. Энэ үед хүнд өөрт илүү их инэрн нэгвэлсэх, хайрлах ийм хүч бий болно. Энэ цагт бусдыгаа уучлан тавьж явуулна. За бас тэр зүйлээ даван туулаарай гэдэг тийм ээ. Яаж даван туулахыг бид нар бас тэр болгон мэддэггүй. Тэгэхээр энэ хэцүү зүйлтэй нүүр тулах бясалгал яг тэр зүйлээ бид нар мэдэрнэ, дотроо мэдэрнэ. Аль болох бид нар ингээл бодохгүй хичээл цухтааглаадаг. Нөгөө нэг цагаан үнэ мэднэ тий. Цагаан үнэ бити бодорой гэхээр шууд бодогддог ихэнхдээ. Яг тэрнтэй адилхан энийг бодохгүй юм шүү. Энэ өстой нэг стресстэй шүү. Аль болох бодохгүй өөр юм хийя гэд. Ингээд бид нар тэрнээсээ зүхтаж яваад өөр юмд донтчдөг. Яг гэвэл тэрийгээ хийхдээ энэ нэг муухай зүйлийг бодохгүй байгаад байдаг. Тэгэхээр энээсээ зүхтаах үүднээс бид нар өөр донтолтыг бий болгох гэдэг. Тэгэхээр энээсээ гарахын тулд одоо тэр донтол дотор чинь их идэх байна. Их унтах, эсвэл нойргуудах, эсвэл одоо юу яатай кино үзэх ч гэдэм үү, сошиалор уцаа майжчих ч гэдэм үү. Тэгэл одоо өөр бас маш олон донтолт байна шүү дээ, тийм ээ. Компьютер тоглоом одоо порно гэх мэтчлэн бүр ингээд хүндрээд явчихна. За тэгэхээр тэр асуудлаа бид нар яг зүрхэндээ эсвэл тэр асуудлыг бодохоор бид нар яг хаана мэдрээд байна? Хаана өвдөд байна? Махан биен дээр. Цээжин дээр юм уу? Тэ? Цээж хүндрүүлж гин үү? Зүрх салганж гин үү? Гар хөлөрч гин үү? Толгой дүүрч гин үү? Чичирч гин үү ч гэдэг юм. Тэгээд яг тэр зүйлээ мэдрэнэ. За мэдрээ та. За зүрх чичирч гин энийгаа мэдрээ. Давтан хийн. Гэтэ тэрийгээ бас эхний ээлж нь мэдээж багшийн техникээр хийн мэдэрнэ. Гэхдээ тэд нар тэр бол маш хэцүү үйл явдал болохоор мэдээж нэг хийгээ зүгээр болохгүй, хоёр хийгээ зүгээр болохгүй. Яг л нөгөө таны хэлсэн чинь нөгөө бодол тахичтай орж ирээд ин гэдэг шиг
бодогдоод байна. Гэхдээ голын чулуу хүртэл мүлээдэг тийм ээ. Яг тэрнтэй адилхан бид нар мүлээлхөөлөл мөдөл. Нэг л өдөр усандаа усаад алга болно. Ийм техникүүдээр бид нар бясалгал хийдэг. За хоёулаа бараг цаг орчим ярилцчихлаа. Тэгээд хамгийн сүүлийнхээ асуултыг би за одоо ингээ мэдээж сая бүтэн цагийн ярианд бол бясалгал, йогийн ач тусыг бид нар яах гээд хийгээд байгаа юм, яагаад хийх юм гэдэг асуултанд бол шатах чинээгээр бол та бол хариулсан. Тийм учраас хийхэ болвол одоо яах вэ гэдэг нэг асуулт байна тий. Одоо магадгүй ингээ 50 удаа юм уу 60 удаа хийчээд болж болно шүү дээ хүн. Тэгэхээр эргээд нөгөөх нь хасга руугаа орсоор байгаа хамгийн ихэлсэн цаг дээрээ ингээд хийхгүй байх тусам буураад очуу. Нэг бол тэнд ингээд тодорхой хэмжээний одоо дадуулсан тэр зүйл маань одоо булчин болвол булчин ингээд нэг тогтоод үлдчихдэг шүү дээ тий. Хийхэ болохоор ингээд алга болчихно гэж аахгүй. Тэрэн шиг тэндээ ингээд бас хийхгүй байсан ч гэсэн үр нөлөөгөө бас цаашдаа амьдралын чанарт нь өгөөд явах уу гэдэг ийм асуулт байна. Нөгөө л насаараа мэдээж бол хариулсан л да насаараа хийх ёстой. Энд чинь чухал шүү гэдэг. Гэтэ хийхгүй байвал яах юм бэ гэдэг асуулт. Хийж агаад хийхэ болчихвол. За, ням самбуу багш маань ингэдэг. За, нөхдүүд минь сориггүй идгэрчвэ гэдэг тийм ээ. Одоо хаа нэгэн газар ингээд бие ингээд шалбалчвал нөгөөх нь ингээд сорин бүр ингээд баг шалбарцсан ч баг мэдэгдэх хэрэггүй ингээд шархан анчдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө санамсрын бясалгал явлуу гэлтгсэн чинь уул нэг явсан юм одоо юу ч байлаа да. Над чиг л нөхөр шүү дээ. За ингэж л идгэж болохгүй юм шүү гэдэг. За хүмүүс тэгээд идгэрчүүл надад маш хайран санагддаг. Одоо тэр дэлхийд даяар за би бараг дэлхийд даяар гэж бараг хэлчихнэ. Энэ санамсрын бясалгал бол mindfulness, Oxford mindfulness meditation гэдээ хайгаад үзвэл бүр маш олон үр дүн гарна шүү. За Англид, Америкт, Канадад одоо бидний тэр нөгөө хөгжилтэйгээд байгаа улс болгон чинь энэ бясалгалыг маш их хийж байна. За тэр байтугай сая түрүүн хэлсэнтэй Apple, Google компаниуд ажилчдаа хийж байна. За тэр нөгөө тэргүүлэгчдийн улс орнуудын тэргүүлэгчтэй уулзалтны өдрийн цайны цагаар хийж байна. Mindfulness to School гэдэг сургууль 10 жилийн сургуулиудад хийлгэж байна. Сургууль за тэгээд эмчнэр ихэнхдээ мэс заслын эмчнэр маш хийж байна. Нөгөө нэг нарийн техникийг гараараа ингэж хийдэг хүмүүс тийм ээ. Маш сайн анхаарал төвлөрөл нэмэгдэж байгаа. Тэр мэс заслын ур чадвар нэмэгдэж байна. Хөл бөмбөгчөд сагсчд хийж. За эдгээр нөхдүүд хийгээд яаж ийна гэхээр санамсрын бясалгалыг хийгээд би бөмбөг өшөглөхдөө бөмбөгнийхаа эргэлтийг тэр салхины хурдыг хаанаас ирж байгаа хөлнийхаа тэр өшгөлж байгаа өнцгөө бүр нарийн харах боломжтой болж байна. Гэх мэтчлэн дэлхийд даяар үр шимийн хүртээд тэгээд нөгөө амьдралын чанараа сайжруулад яваад байна. Тэгэхээр та хийхгүй бол яах вэ? Хийхгүй байж болно. Гэхдээ хүмүүс ингэж хийж байна. Нэг сурчаад үнгүүгээр бид нойрны чанараа сайжруулж байна. Амьдралын чанараа сайжруулж байна. Хайртай хүмүүстэйгээ харилцаа холбоогоо сайжруулж байна. Ажил дээр очиод ажлынхаа бүтэмжийг сайжруулж байна. Тэгэхээр хийхгүй байвал яах бол гэдэг юм. Хүмүүсийн одоо яг хүсэж байгаа сэдв биш үү? Нойртой байгаад байна. Одоо нийгмийн хамгийн том бүх асуудлууд л шүү дээ шийдэж хийсэн гэсэн тий. Тэгэхээр мэдээж бас энэ иж шид биш тийм ээ. Маш их дадуулна. Тэр стрессийг бид нар бий болгох гэж хэдэн жил бас ажилласан болоо тийм ээ. Тэр одоо травмаг бий болгох гэж одоо нөгөөс сэтгэл санаа одоо травматай болохоор баг сэтгэл машин дариулсан юм шиг хэмжээнд болдог гэл ингээд маш олон хүмүүс ярьдаг тий. Тэр үр дүн гарах гэж одоо тэр хэцүү үр дүн ингээд бий болцсон байхад бас ямар хугацаа шаардлагатай вэ тий. Тийм болохоор өөрийнхөө төлөө хажуудах хайртай хүмүүсийнхээ төлөө хамгийн гол нь өөрөө бас нэгэнт амьдрч штэ. Сайхан дүүрэн амьдрил та тий. Илүү аж аргалыг мэдрэл та.
тэр олон стрессийг толгойдоо хуралдуулж байхаар те нарыг мэдрээ. Тэр сайхан сэмжийн үйлийг харъя л та. Агаарыг мэдрээ. Тэр борооны ширхэг нүүрэн дээр хэрхэн тусалж байгааг анзааръя. Mindfulness meditation буюу одоо санамсрын бясалгалт түрүүн эхлэхэд хэлсэнчлэн илүү дүүрэн аж аргалтай амьдрахад биднэрт утга учиртай амьдрахад бас тийм ээ. Дадал өгнө. Илүү эрүүл байхыг хүсэж байгаа бол тэгээд заавал бас дахин хэлье. Заавал mindfulness meditation биш, санамсрын бясалгал биш. Ямар нэгэн хэмжээгээр одоо энэ айхтар улсууд чи хийгээд байна. Энэ гадны дотны айхтар улсууд хийгээд байна. Тэгэхээр монголчууд бид нар сайхан хийгээсэй. Би маш олон монголчууд энэ бясалгалыг мэдээд арга техникийн ягаад нэг карманда нэг юм нэг хэрэгтэй юм кармалцсан тий. Нэг хэцүү зүйл болчих. Тийм энийгээ хийчихдээ ингээл тий. Тэгээд ингээд хийгээсэй. Бүр ингээд том утгаараа олон хүн бясалгалт хийгээд эхлүүл одоо энэ улс орны эдийн засаг байт юм уу, хөгжил байт юм уу нөлөөлөх юм шиг санагддаг. Тэр хүмүүсийн ажлын чадвар нэмэгдэж байна. Нойргуудалтай хүн ажил дээр ирээд хэрхэн ажиллаа хийх үү тийм ээ? Ууртай хүн гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн харилцах вэ гэдэг юм. Тэгэхээр энэ олон сайхан суурийг ингээд зэгцлээд өгчгөр илүү бас Монгол улсад маань ч хэрэгтэй ах гэж боддоо шин. За баярлалаа танд. Тэгээд өнөөдөр цаг гаргаж манай студид төрөлцөн ирээд өөрийн одоо мэддэг чаддаг бүхнээс харамгүй хуваалцсанд баярлалаа. Тэгээд манай сонсогч нар өнөөдөр Оксфордын их сургуулийн бясалгалын багш. За тэгээд жүүжүү йогийн үүсгэн байгуулагч. Тэгээд Баттуулагч шиг урьж ярилцлаа. Тэгээд та бүхэн одоо ингээд сонсоод сууж байгаа хүмүүс ч гэсэндээ магадгүй йогоор хичээлжсэн, Баттуулагчийн хичээл суужсэн, магадгүй өөр одоо бясалгалын хичээлүүдэд суугаад тодорхой хэмжээний үр дүн авч ирсэн бол комент хэсэгт бас хуваалцаарай, одоо бусдад бас туршлага хуваалцаарай гэж хүсэж байна. За тэгээд танд маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажил, төрөл, амьдралд нь хамгийн сайн сайхан бүгд хүсье. За баярлалаа. За.